За дахиад нэг өдрийн минь төргий. Загас шаарснаас дахиад хэд хоногийн дараа одоо өнөөдөр би дахианы маха хэрхэн шаардгаа та нарт харуулъя. За дахианы махыг бол тэмцээнгүй үед 9 жарын амтлагчтай нийлүүлээд зүгээр энгийн хоолны махыг орлуулад яг ингээд хийгээд идэхэд бол угаасаа ямар ч асуудал байхгүй гоё амттай болдог. За тэгээд одоо болохоор яг тэмцээн маань болоход 10 хэдэн хоног үлдсэн байгаа. Тэгээд илүү төтөм ёстой идэж болохгүй тийм үе байгаа учраас яг энэ үед бол зүгээр яг дангаар нь чанаад зулгааж идэх бол үнэхээр хэцүү. Тэгээ ялангуяа энэ нөгөө нэг сая шарсан тэр загсыг идчихэд энийг идэх гэдэг бол бас бүр ингээд харьцуулагдаад жоохон тийм болчдөг байхгүй. Тэгэхээр нэлээд жоохон амттай идэж болох аргыг хийж үзсээр байгаа. Тэгээд олоод одоо энэ бол үнэхээр амнаас салахын аргагүй гоё. Хоол руугаа яардаг тийм мэдрэмжтэй болтол тэгэж таалагдсан. Тэр жороо би та нартай харуулах чинь. Гэхдээ айгу тийм сүртэй нууц юм байхгүй. Маш амархан, маш энгийн. За өнөөдөр болохоор энэ E-Mart зарагддаг No Brand-ийн энэ цээж махаар би хийх гэж байгаа. Тэгээд 2 утаар 2 хил гэсэн үг. Тэгээд энэ махаар хоолоо нэг мөсөн бэлдэж авах гэж байна. Энэ болохоор нэлээд бараг 10 хэдэн порц хоол болно. За тэгээд хамгийн ихэнд би ингээд бүгднгийн сайхан гисгэцсэн байгаа. Өчигдрөөс хойш хөрөгчөндөө хонуулаад за тэгээд бүгднгийн ингээ хүүтэн усанд хийгээд бүгднгийн сайхан угаана. Заавал угааж явах хэрэгтэй гэсгээд энэ махнуудыг ер нь загсаач гэсэндээ угааж явах хэрэгтэй. Урсгал усандаа заавал угаана. За ингээд сая махнуудаа угаагаад тавьсан. Одоо бүгднгийн энэ хуурай, галтгооны салфетик байдаг чинь энэ дээр бүгднгийн сайхан шүүсийг аваад тавгалнаа. Шүүсийг аваад бүгдээрээ хэрчгтэй бэлтэнэ. Усын сайхан хуурай болгоод амхтар заа бүр 100% хуурай болгох гэдэг шаардлага байхгүй. Ингээд нэг хөнгөн дараа тавьчих тул хангалттай. Ус тусахгүй байхад л ерөнхийдөө болно. Би яг Солонгост бол яг энэ E-Mart No Brand-ийн махыг бол анх ер нь баг ирснээс хойш хэрглэж байгаа. Айгуу тийм цэвэрхэн санагдаад идэгин. Амар хатуу биш. Энд бас ялгаагүй 2 кг-аар нөгөө хиттэй юм байдаг л та. Гэтэ энэ No Brand-ийнх болохоор цэвэрхэн гэтэ хямдхан байдаг байхгүй бас. No Brand чинь ер нь юмнууд нь хямдхан байдаг шүү дээ. За ингээд болчлоо. За гол нь яаж харуул илүү гоё амттай болохыг би бодож олсон. Тэгээд маш нэмгэн яг сушины загсыг хэрчдэг шиг хэрчин. Тэр нь мэддэг хүмүүс нь мэднэ. Одоо жоохон том далбар болгохын тулд ингэж хэрчүүл надад дээр санагдсан. Яг тэгвэл дараа нь амтлах гэж байгаа байхгүй юу би. Тэгэхээр яг ингэж хэрчүүл их гоё байсан. За энэ махыг ингээ харахаар ийм ширхэгтэй байгаа даа. Энэ бол одоо ийм байна. Ер нь ширхгийнхэн дагуу хэрчж өгвөл илүү гоё амттай болдог. Ширхгийн сүрж ингээд эсрэг тийш нь юух юм бол ерөнхийдөө бас жоохон амтан жагаан тийм байгаад байдаг. За ийм дараалт гэж чинь. Яг ийм. За ингээд утга нь айгуу гоё эрттэй байж ивэл сайн. Ерөөсөө нэг яваад 2. За ийм гэсэн үг. Болсон хойно биш, болохоос өмнө одоо энийг гоё ингээд тус урчлаа амтлах гэж байгаа учраас за ингээд савндаа ичнэ. Бас тийм амар нэмгэн биш. Эдэнгтэй байж ах хэрэгтэй.
За одоо загас шарахтаа тайлбарлаж ирсэн. Энэ соёй соусаа давсны оронд хийчин. Энээсээ би 3 халбыг хийж 2 кг нь би 3 кг. Ерөнхийдөө зүгээр жаахан амт өгч байгаа. Тэрнээс биш илүү гоё амттай болгох гэж байгаа гэсэн үг бол биш. Амт өгж байгаа. Гэхдээ хангалттай гоё болно. Юу ч байхгүй байсны оронд хангалттай гоё. Таны жаахан гэж. За. Одоо сарамсныхаа нунтгаас зөндөг хий. Тэгээд 잔진주니 파우더 내서슴도 예 핫페스트 쟁글 болоошгүй одоо ингээд сайхан батчихна. Одоо ингээд дэлгүүрт бэлэн зарж байгаа цааны цэвж махнууд байдаг шүү дээ. Солонгостойгоо хүмүүс маань үдэндээ. Тэд нар унтлуулна шүү дээ. Яг үндэ тэр яагаад тийм амттай байгааг нь юусоо юудаггүй байхгүй юу? Бодож үздэггүй юу? Тэгээд ер нь бол тэд нар чинь дотор нь үйлдвэрийн аргаар юу хийж байгааг та нар судалж үзээрэй заа юу. Тэрийг амттай болгохын тулд яг зөвхөн цээж мах мөний хувьд мөн гэхдээ идэхэд аюу гой амттай байхгүй тэр ерөөсөө энэтэй бол энээс шал өөр. Яагаад тийм байдгийг би ер нь ингээд гайхаад судалсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо нөгөө дахианы гуйны өөх байдаг штэ одоо гадны хальс. Тэрнээс үлээл бүр айгүй хийдэг гэж байгаа байхгүй. Тэгээ удаан хадгалахын тулд нэгдүгээр вакуумда зарж байгаа штэ бэлэн бол утчаад бэлэн болгочаад. Тэгээ тэрийгээ тэр өөхтэй хольж хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэхэд мэдээж одоо ийм амтлагчдыг хийжээж тэр тийм амттай болж байгаа. Тэгээд тэрийг болохоор хүмүүс ерөөсөө өөрөө ингэж хийж идэхээсээ идэх болохоор давс хийж болохгүй, давс идэхгүй гэж байгаа хэрнээ тэрийг болохоор идээд идэх байхгүй юу. Тэрний оронд ингэж идсэн нь хамаагүй органик дээрээс нь өөрөө юу хийснээ мэдж байгаа. Тэрнээс хамаагүй калори багтай л болж байгаа мэдээж. Тосвол мэдээж ороогүй ямар ч тийм өөх мөөх нэмээгүй шүү дээ энэ дэр. Тэгэхээр энэ бол хамаагүй дээр гэсэн. За ингээд энэ маань болсон. Гоё мэрчж байна. Тэгэл болоо. Одоо сайхан жоохон амрааж агаад шарна. Шарахтаа их учир би шарахтаа яг самгивсал шиг нэгээр нь шарах хэрэгтэй. A few moments later. За одоо мах маань нэлээд амарцсан. Тэгээд хамгийн эхнийхээ шаралтан дээр хайруулын тавга нэлээд сайн халаагаад дунд зэргийн гал дээр бууруулад тэгээд халахтаа би өмнө та нарт энэ сая тайлбарлсан загас шарахтаа тайлбарлаж байсан MCT oil гэдээсэн шүү дээ тий. Тэгээд энэ тоосноосоо жоохныг хийгээд тэгээд тослог бага учраас тэгээд нэлээд сайхан гоё тарааж өгөөд нэг л удаа тослно гэсэн үг. Тэгээд араас нь шууд явчихна. Таны мах чинь инхэн бүгдээрээ инхэн хэрчсэн учраас айгүй хурдан болно. Тэгэхээр хурдан солиод ер нь хажууд нь зогсож жагаад шууд хажууд нь зогсож жагаад шууд хийгээд авах хэрэгтэй. За ингээд чарах үйл ажиллагаа маань эхэлж байна. Ийм болсон байгаа. Ингээд нэгээр нь сайхан явнаа. Энэ утаас энэ хиншүү сорогч ажиллаж байгаа учраас нэлээд чанга чимээтэй болж байгаа. Тэгээд ийм микрофон зүүцсэн хэрнээ чанга яриад аж магадгүй шүү. Тэгээд сайхан нэгээр нь гол нь залхуурч болохгүй нэгээр нь болоод тэр
тэр чинь ингээд жижигхэн болоод ирнэ. Тэгэхээр шахаад нэмээд яваад тэгвэл илүү хурдан болно. Хурдан дуусна. Одоо баг ингээд ихээсээ болж байгаа. Гой шарлаад эхэлж байгаа. Тэгээд нэлээд гой шаргалтуулж болох дуртай учраас нэлээд жоохон явуулнаа. За ингээд зай гараад ирэхээр нь шахаад байна гэсэн үг. За ингээд болоод байна гэсэн үг. Тэгээс ингээд хурдан болчихно. За ингээд ер нь ийм амархан байна шүү дээ. Тагаа юм. За манайхаа шиншүү утаа өнөр бөө юм болж ээж нэг юм дууслаа. 2 хил махыг нэг дор ингэ шарна гэж бас л чангаажлаа шүү. Тэгээ гадаа амар халуун баг хиншүү гарч байгаа учраас сонхоо онгойлгохоор air conditioner заавал унтрааж таарад хөлс бүр амар гарчлаа. Ямартайч бүтээрээ гоё амттай гоё зөндөө их махтай боллоо. Одоо ингэ сэтгэл амар шүү дээ бүгднийг сайхан хуваагаад гарамлаад тавьчихна. Ингээд тоо дөрөн амттай цээж мах. Та нар сүнэртэж гэнэ үү? Тэгээд гэртээ нэг юм ховлтой хайруулан тавг байдаг штэ грил машин гэдэг. Тэрэн дээр шарсанч болно. Тэгээд Монголд бол угаасаа бүгдээрээ гадаа ил гал дээр шарах боломжтой хүмүүс бол ил гар дээр тгий шаруул бүр илүү гэрэлдээ шаруул илүү гоё амттай болдог юм байгаа. Тэгээд энд болохоор одоохондоо байгаа байгаа юмараа болгоод хайруулын тавган дээр зузаа нэмхэн том далбар хэрчээд ингээд шарсан байгаа. Тэгээд хурдан болно. Тэгээд их маш гоё амттай болдог шүү. Гол нь хайрсан дагуул нь байгаа учраас энэ шаргалтсан энэ өнгө үнэхээр гоё амт өгдөг. Тэгээ одоохондоо би будаа идэггүй одоо зөвхөн төмс идэж байгаа. Төмсөж гисэндээ ерөөдөө чанаад болгосныхаа араас жаахан хайрчдаг юм бэ. Тэгэхээр хүний сэтгэл санаагаа дагаад ч юм илүү гоё амттай санагдаад иддэг. Тэгээд их гоё болдгоо. Надад бол би уус хайрсан шарсан юм их дуртай учраас тэгж апдейтад дардаг. Тэгээ ерөнхийдөө амттай юм идэх хүслээ ингээд арчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хангалттай гоё болж байна. Үнэхээр гоё. Тэгээд зөвхөн тэмцээн гэлтгүү зөвхөн жин хасгаж байгаа. Тэгээд иймэрхүү хоол эрүүл хоолтой идж байгаа тиймэрхүү хүмүүс маань калорихтэй янз бүрийн соус идчихсний оронд 0 калоритой юм уу бага сахарын хэмжээ бага ч юм уу иймэрхүү сой соус, органик тиймэрхүү соуснууд зөндөө байдаг гарсан байлээ. Тэгээ тиймэрхүү юмыг сайн судлаад олоод гол нь диетийг хоолны дэглэм биш энэ бол эрүүл хоол амьдралынхаа туршид идэх юм гэж бодоод амтгүй биш амттайгаар бүгдээрээ идэж сураарай. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараа зөндөө гоё амттан хийсэн бичлэгээр бүгдээрээ уулзцгаая. Талах барих те капкейк ерөнхийдөө олон төрлийн яг эрүүл гурилгүй тийм амттангуудыг яаж хийж ийддэг, амттай юм идэх хүслээ юугаар дардаг те. Тиймэрхүү өөрийнхөө туршлагаа санартай хуваалцнаа. Тийм мундаг биш ч гэсэндээ өөрийнхөө хэмжээнд бол гэр бүлийнхээ амттай юмны хэрэгцээг бол өөрийнхөө гараар хийх хэмжээнд байж чадж байгаа учраас тэрийгээ би та нартайгаа хуваалцъя гэж бодсон. Одоохондоо яг тэмцээний үеэр идж байгаа хоолноосоо та нартайгаа хуваалцлаа. Тэмцээнд орж байгаа миний хоолыг сонирхож байгаа хүмүүс энэ талаар бичлэг оруулаарай гэж хүссэн учраас тэгээд ингээ орууллаа. Тэгээд санал шүүмж байх юм бол доор комментээр бичнэ гэдгийг мэдж байгаа. Тэгээд subscribe мэдээж хийн. Тэгээд бас лайк дарна. Тэгээд миний Instagram-ыг бас дагаарай. Бүгдээрээ надтай хамт байсан баярлалаа. Баяр таа.